Энэ өнгөрсөн амралтын өдрүүдээр бас иргэд манай зам дээр ингээд дугуйн замыг хүлээлгээд өгсөн замыг дахиад хуулаад, дахиад хөрөнгө зараад ингэж ирсэн ийм мэдээллийн дагуу одоо тайлбар өгч байна. Энэ юу вэ гэхээр үерийн далан ашиглаж хийсэн зам. Энэ үерийн далангаас яагаад буулгаад хийж болоогүй вэ гэхээр энэ чинь нөгөө цэвэр усны хамгаалтын бус улсын онцгой объект. Энд одоо барилгын ажлыг өгч байгаа их онцлог байна. Нэгдүгээрт барилгын ажлаа хүлээлгэж өгөөгүй байна. Хоёрдугаарт гэвэл бид нэр энэ нийт замынхаа юун дээр трасс дээр бид манай инженерүүд ажиллаад энэ зам маань өөрөө энэ нөгөө үерийн далан дээр байгуулагдсан учраас тодорхой хэсэг газар дээр одоо ч борооны үлрэл эхэлж энэ жил бороос жоохон ихтэй байхаар шинжтэй байна. Энэтэй холбогдуулаад энэ хөрсний ус жоохон гараад өөрөө бас нөгөө энэ үерийн далан маань өөрөө бас жоохон тохиромжгүй хөрсөөр хийгдсэн байдаг юм л да. Ер нь бол асгаасан хөрсөөр хийгдсэн байдаг. Тэгээ бид нар энэ хэсэг дээр нэг 50 м газар дээр дахиад хөрсийн одоо нэвтрүүлэлт ажиллаа хийгээд хөрсийн шороог солих ажил хийж байгаа. Энэ дээр ямар нэгэн дахин нэмэлт хөрөнгө авсан асуудал байхгүй. Хийгээд хүлээлгээд өгсөн ажлыг бид нэр эвдээ засаад байж байгаа юм байхгүй. Барилгын ажил бол хугацаандаа л явж байгаа. Одоо бол 2 дугаар ээлжийн камержуулалт, амралтын цэгүүд, нийтийн нойл, одоо гэрэлтүүлэг 7.1 км зам тэр чигтээ гэрэлтүүлэг хийж байгаа бас. Гэрэлтүүлгийн ажил хийгдэж явж байна. Энэ ажил бол бид нар 7 сарын 5-наар гэрэлт хугацаанд амжихаар ажиллаж байна л да. Яг энэ бидний хуулт явж байгаа хэсэгтээ гол их ойртсон байна. Одоо энэ голын эрэг дагуу шүү дээ далан. Тэгээд яг энэ хэсэгтэр бол далан дээр одоо жоохон эвдрэл гэж бас ярьж болохгүй юм л да. Баг зэрэг суулт ажиглагдсан. Энэ мэдээж бас цаашаа үргэлжлээ явж байхад бас эвдрэх магадлалтай юм гэж үзээд гүйцэтгэгч компани шийдвэрээ гаргаад бид нэр энэ хэсгийн даланг бас нэг уулын буцсан чулуун суураар солиод мэдээж энэ дээр бас нэг юугаа хийгээд иймэрхүү засварын ажил явагдаж байна. Энэ нийт 7.1 км замын эхний зорчих хэсгийн ажил бол 19 онд зарласан захиалагч байгууллага нь захирагчийн ажлыг авдаг. Хяналт тавьж байгаа байгууллага нь нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас.